Монголын хуульчдын холбооны өмгөөлөгчдийн хороо Монголын өмгөөлөгчдийн холбооноос өмгөөлөгчийн мэргэжлийн нэр хүнд сэдвт дугуй ширээний ярилцлагыг өнөөдөр зохион байгууллаа. Энэхүү ярилцлагаар өмгөөлөгчдийн нэр хүндийг дээшлүүлэх, нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаа зүйлсийг цаашид хэрхэн шийдвэрлэх зэрэг асуудлыг хэлсэн юм аа. Ер нь хуульч мэргэжлийн ноён 3 оргил бай шүүгч прокурор өмгөөлөгч нь болол. За өмгөөлөгчийн мэргэжлийн нэр хүнд бол нийгэмд өндөр. Бид бүхэн бол энэ байгаа нэр хүндийг бол улам баталгаажуулж явах. За цаашлуул өмгөөлөгчдийн ажлын онцлог тийм ээ ямар ажил хийдэг, хүнд ямар үйлчилгээ үзүүлдэг, хүний эрхийн төлөө хэрхэн ажилладаг талаар бол нийгэмд таниулах, өмгөөлөгчд өөрсдөө энийг их сайн ухамсарлах, цаашдаа мэргэжлийн нэр хүндээ бол анхаарч ажиллах зорилгын үүднээс л өнөөдрийн хэлцүүлэг зохион байгуулж байна. За эрх зүйн шинтгэлтэй холбоотойгоор бол өмгөөлөгчдийн тоо өнөөдөр 1560 хүрч байна. Тийм учраас нэгэнт өмгөөлөгчдийн бүл ингэж нэмэгдэж байгаа нөхцөлд бид бүхэн бол мэргэжлийн нэр хүнд маань бол ийм зүйл байдаг. Тийм учраас энэ мэргэжлийн нэр хүндийг хадгалж хамгаалахын тулд өмгөөлөгч өөрөө бие авч явахдаа ийм байх хэрэгтэй. Ажил мэргэжлийн бэлтгэлийн хувьд ийм зүйлийг анхаарч явах хэрэгтэй гэдгийг бол заашгүй ярих цаг үе нь болсон, шаардлага нь болсон гэж өнөөдрийн хэлцүүлгийг зохион байгуулж байна. За цаашлуул шүүхэд төлөөлөх эрхтэй хүн бол өмгөөлөгч байдаг. Шүүхэд төлөөлөх эрхтэй. Гэтэл өнөөдөр шүүхэд төлөөлөх эрхгүй этгээдүүдийн үйл ажиллагаанаас болж өмгөөлөгчийн мэргэжлийн нэр хүнд бас сэвтэх ийм нөхцөл байдал нийгэмд ажиглагдж байна. Тийм учраас энийг ч бид бас энэ ярилцлагад хамааруулж байгаа. Мөн энэ үеэр өмгөөлөгчид цаашдаа бие зөв авч явах хувцлалт дээр анхаарах зэрэг асуудлыг нэлээд хөндөн ярилцсан бөгөөд мөн шүүхэд төлөөлөх эрхгүй этгээдүүд өмгөөлөгч хийж олон нийтэд буруу ойлголт төрүүлж байгааг шүүмжилж байлаа. Энэ мэргэжлийг сайн хийхин тулд гарцаагүй өндөр ур чадвартай, нэр хүндтэй, бие зөв боловсон авч явдаг өргөн өмбөл нийгэмд ялангуяа хуульчдын дунд товын гарсан тохиолдолд өмгөөлөгчийн нэр хүндээ бол өндөр төрж явах юмаа гэж ойлгож байгаа. Өмгөөлөгчийн нэр хүндтэй бас холбоотой нэг асуудал бол мөн хуульч өмгөөлсөөр хоорондын харьцаа бие биентэйгээ хүндэх нөхцөл байдал. Энэ нөхцөл байдлыг бас нэлээд ярьж байгаа. Яхахгүй бид өмгөөлчдөр бид бүхэн өөрөө өөрсөндөө хүндгэлтэй хандж бие биенээ ойлгож бие биендээ бас нэлээд мэргэжлийн өндөр түвшинд хандах харьцаа нь бол гарцаагүй юм аа. Энэ нөхцөл байдал бас муугаас болж бас өмгөөлчдийн нэр хүндийг янз бүрийн байдлаар буруу зөрүү ойлгуулах. За мөн нөгөө талаар бас хэвлэл мэдээлэлээр хүртэл бас янз бүрийн байдлаар гарах тохиолдол бол гарч байгаа учраас мэргэжлийн өмгөөлчдүүд бол бие биендээ энэ зан харьцааны хувьд бол нэлээд зохистой байх нь зүйтэй гэсэн юм байр суурь байгаа юм. Ер нь өмгөөлөгчийн мэргэжил гэдэг өөрөө нэр хүндтэй шууд холбоотой байдаг бөгөөд харин нэр хүндтэй байхын тулд энэхүү мэргэжлийг эзэмшсэн хүн бүр дор бүрнээ цаашд анхаарч ажиллах хэрэгтэйг сануулсан юм аа.